нөлөө өгөхий банкуудыг хайпаг оргаад одоо худалдаалах ажил яг хойшлуулъя гэж байна. Магадгүй энэ дотоод Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдал, гадаадах одоо олон улсын байдал эдгээр нөлөөлөд бид нэр айпаг гаргасан ч гэсэн тэр нь бол үн төрөхгүй, олигтой хөрөнгөчихгүй нурах тийм эрсдэл бол маш өндөр байгаа. Тэгэхээр энэ баг л зөв болов уу гэж бодож байна. Энэ дээр бол тэгэхгүй яосон гаргаад альчгүй болох гэсэн болгоомжл байна. Ер нь тэгээд манай банкуч нь өөрөө одоо заримдаа банк юм уу бизнес аж ахуй компани мөнгө мэддэхээ болсон шүү дээ. Ялангуяа худалдаа хөгжлийн банк, голомт банкн дээр бол тэр илүү тод илэрдэг. Худалдаа хөгжлийн банк ямар олон аж ахуй нэгжүүдийг худалдаад авчихсан өөр юм болон одоо хадгаламж эзэмшлийн хөрөнгөөр энийг бүгд мэдж байгаа. Нуршаад яг уу голомт банк ч гэсэн адилхан. Одоо тэр банкны хууль гараад энийг бол бас нэг эзэмшигчийн одоо 25%-аас ихгүй гэсэн мөн бизнес арилжаа ингээд тэр шууд хамаарлахын этгээд нь хийхийг бас хориглосон байгаа тийм ээ. Тий. Гэтэл голомт банк одоо ч өнөөдөр шийгээл нь шүү дээ. Ялангуяа 5 тухайн нүүрстэй холбоотой энэ том төсөл мөслөрөө дандаа орж идэг. Үнэн шүү дээ. Энэ дээр л одоо яг Монгол банк танах бол хяналт тавих хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр хяналт тавьж одоо анхаарах хэрэгтэй.